хувь хүний орлого буюу одоо цалин хөдөлмөр тэр одоо нэгсэндээ өөрснийхөө хөдөлмөрийг байнга шийтгүүлж байгаа иргэд маань байнга шийтгүүлдэг. Тэр энэ шийтгэлийн багасхъя. Ерөөсөө бүхэлд нь нэг болгоё гэсэн санал оруулсан боловч харамсалтай нь бол энийг дэмжээгүй. Өмнө нь та бүхэн санаж байгаа бол засгийн газар Зандан шатар сайдын үед оруулсан тэр хуулиндаа бол хувь хүний орлогын албан татварыг огт хөндөөгүй. Тэрэнд ямар ч хөнгөлөлт тийм чөлөөлөлт олгоогүй. Яг нь бидний хувьд энэ хуулийг өргөн барьсан байсан учраас сая сүүлд ерөнхий сайдын засгийн газар бол 792 мянгад нь ийм болгоё гэсэн ганцхан ийм санал орж ирсэн нь яг одоо дутууд улмагч гэсэн 2 сая хүртэлх цалинд нь 1% гэдэг ийм зарчмын одоо шийдвэр гараад энэ хууль бол батлагдсан байгаа. За яг нь энэ бол ардсан намын одоо татварыг бага байлгах руу чиглэсэн нэг л алхам. Бид нар цаашид бол энэ засгийн эрхийг авах юм бол ямагт энэ татварыг бага байлгаж бизнесмэнүүдэд дэмжих, аж ахуй эрхлэгчдэд дэмжих, төрийг одоо бага мөнгөтэй байлгаж өөрснөө нэгсэндөө тэр улс төрчдийн зарцуулдаг мөнгийг бага болгохын төлөө цаашид явах болно.